Өнөөдөр доон хэрэглэх олон цагийн хамгаалалт дээр яаж харах вэ гэдгийг хэдүүлээ зааж өгье. За өмнө бид нар ярьсан дээш явдаг хөдөлгөөн мөн доош явдаг хөдөлгөөн хөдөлгөөнөө заасан. За энэний тавтаад хэдүүлээ хичээлээ тавтаад дээш явж байгаа яаж мэдэх вэ гэдэг дээр оройгоо эзнэр мэднэ гэсэн. За ингээд оройгоо явж. За бид нарт энд юу ажиглагч юм гэхээр энэ дээр эргэлт үүсээд байгааз. За энд нэг эргэлт, энд нэг эргэлт, энд нэг эргэлт үүсээд байгааз. За энэ эргэлт нь за одоо энэ цэнхэр тэмдэгсний хэдүүлээ 2 цаг гэдэг үзчихэ. 2 цагийн тайм фрейм. За ингээ 2 цагаар. За магадгүй энэ юун дотор нь хөдөлгөөн дотор нь бичил бас юм доо хөдөлгөөн явж байгаа. За энэ доо хөдөлгөөн ингээд явж байгаа гэсэн. Мөн адил дотор нь ингээд за ерөнхийдөө за энэ улаанаар нь болохоор хэдүүлээ 15 минут гэдэг үзчихье. За тэгэхээр яаж нэг гэхээр том цагийг дагаж жижиг цаг нь хөдөлж байгааг харж байгаа энэ улаанаар. За энэ жижиг цагийг зүүмлээд одоо харъя гэсэн. Одоо 15 минутын дээр 15 минутаар ингээд доош явж байна. Ингээд доош явж байна. Тэнгүүтээ дээшээ гарч ирлээ эргэж гин гэсэн. За энийгээ хэдүүл яаж мэдэх вэ гэхээр энэ чинь одоо ингээд яраал нэвтрээд байгаа. Яраал нэвтэрч байна. Тэгснэ яасан нь. Одоо энэ хэсэг дээр оройгоо эвдэлж эхэлж байгаа. Тэгэхээр ингээд reversal буюу ингээд тренд одоо энэ 15 минутын тренд дээшээ эргэж гин гэсэн үг байхгүй. За магадгүй за ингээд эргээд энд яасан гэхээр дандаа оройгоо эвдлээд явцсан. Эдгээр одоо эргэлтүүд нь энэ дээр болж гин, энэ дээр болж гин, энэ дээр болж гин гэсэн үг байхгүй. Тэгэхээр илүү найдвартай гэхээр эхний энэ оройг одоо ингээд том цагийн 2 цагийн оройг шинэ орой үүсгээд тэгээд доошоо бууж ирэхдээ одоо энэ 15 минутын дээр дахиад энэ эргэлт нь энэ дээр яг ингэж харагдчихвэл хэдүүлээ эндээс оролтоо хийгээд энэ хүртэл TP1-ийг аваад эндээс ийшээгээ овтлон TP2-ыг аваад тэгээд орлуудаа эндээс хийгээд явчих боломжтой гэсэн үг байхгүй. Ерөнхийдөө олон цагийн хамгаалалт гэдэг нь энийг л хэлж байгаа. За ингээд илүү их мэдрэх хүсвэл манай Discord группт нэгдэж тэгээд мөн манай сувгийг дэмжиж лайк, subscribe дааж өгөөрэй. Мөн шеэрлж өгөөрэй. Та бүхэнд баярлалаа.